Мод мөндөр суух тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Сонгодог хурлаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч Зандаа бидэнд бэлтгэн хүргэнэ. Өнөөдрийн дугаарыг оргил өвд хамттай оргил худалдааны төв болон цахим мэрээдүүд хамтдаа G-Mobile event тэтгэж байгаа. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгоны Од мөндөр радиогоор хүрч байна. За өдрийн минь Зандаа. За өдрийн минь залуу минь. За одоо бас энэ 180 жилийн өмнө 1844 онд бас үйл явдал юм. Алдар зохиолч Александр Дюма өөрийнхөө охиныхоо хамт нэг тайжин зочилсан баг. Тэгсэн чинь тэнд 8-аас 10 насны маш олон хүүхэд цугларсан. Тэгээд энэ баяр дээр одоо нэг хүүхдүүдийн шууганд нөгөө зохиолч нь ядарчгүй Дюма. Тэгээ нэг хөнгөн өрөөнд ороо сандал дээр сайхан суугаад тэгж унтаад өгчөж. Тэгсэн чинь хэсэг хугацааны дараа Александр Дюма сэрсэн чинь нөгөө сахилгагүй хугацаанууд чинь түүнийг сандалтай хамт хүлчиж. Тэгээд намайг ингээд яг бүр жинхнээсээ бүр ингээд яач чаддаг. Тэгээ энэ уяаг тайлаад өгөөч гэл нөх хүүхдүүдээсээ гуйгаал би та нарт хажуугийн дэлгүүр орж амттай авч өгье шүү. Эсвэл гоё солиод буудуулж өгье шүү гэдэг нөгөөдөл зөвшөөрдөг бай. Суллахыг хүссэнгүй. Тэгсэн чинь нөгөө зохиолч охин байгаа шүү дээ. Бас ингээд охин юм байна тий аавыгаа бас нэг юу яачих гээд нэг сулжих гээд дотроо бодно шүү дээ удаад гар. Тэнгүүтээ нөгөө найзуудтай манай аавар та нар үлгэр яриулаач гэд. Тэгсэн чинь нөгөө бяцхан дээр имжиж чинь зөвшөөрсөн баг. За тэгэхэд хүүхдүүд за үлгэр ярьж өгнө гэдэг амлалтаар нь сайхан юугаа суллаад ямар үлгэр ярих гэж гэсэн чинь Александр Дюма болохоор Гофман гэдэг зохиолчийн Нюрнберг хотын цөмөөхө гэдэг үлгэр ярьж өгöd гэдэг байхгүй. За хүүхдүүд чинь ингээд алдар зохиолчийг нөгөө суллаад үлгэрээс амтархан сонсож байгаа. Энэ үйл явдлаас Александр Дюма нэг юм ойлгоцсон. Хэсэг хугацааны дараа буюу 1844 онд Александр Дюма яг энэ үлгэрээ хүүхдүүдэд зориулсан шин сэтгүүл гэдэг одоо тим сэтгүүлд хэвлүүлээд тэрний дараах нь тусдаа бүр яг энийг үлгэрийн зохиол болгоод хэвлүүлчихэж байгаа. Зохиолч Дюма өөрөө тэр алдарт бүтээлүүдээс гадна тэр одоо Ганс Христиан Андерсен ах トゥ Гримийн үлгэр зэрэгс санаа аваад ер нь олон 10 үлгэр шинжилж бичсэн байсан байна. Тэгэхэд одоо тэгэхээр үүний нэг нь энэ Хофманы цөмөөхөө ба хулганы хаан гэдэг энэ үлгэр юм байна. Би ихтэй нэг судлаас өмнө Александр Дюма гэж боддог шүү дээ. Энэ би бас анхудаа сонсч байна. Тэг би Александр Дюматай нэг юм холбогдохондоо гэж бодож ирсэн байхгүй юу? Тэгсэн чи өөрөө болоо авчирлаа. Харин тий. Эдгээр чинь нөгөө бие биенийх үлгэрийг сайжруулаад байгаа шүү дээ. Андерсен ч юм уу ах トゥ Грим ч гэсэн бүр өмнөх үлгэрүүдийг ингээд гоё автаа хийгээд байгаа шүү дээ. Яг тэгсэн юм байна. За ингээд Дюма үлгэрээ Нюрнберг хотын цөмөөхө гэж яг тэр нэрлсэн шалтгаан тухайн үед Германы Нюрнберг хот өөрөө хүүхдийн тоглоом гэдгээр их алдартай байсан байна. За. Тэгээд мөн энэ Хофман гэдэг чинь өөрөө Германы зохиолч байсантай ч холбоотой. За энэ явдлаас 50 жил өнгөрч байгаа. 50 жилийн дараа Санкт Петербург хотын Эзэн хааны театрын захирал нь нэг хоёр хүнд ингээд нэг юм санал тавьсан байхгүй. Нэг нь болохоор бүжиг дэглэж Мариус Питтипат, нөгөөт нь болохоор хөгжмийн зохиолч Чайковский ярих. Энэ хоёрт Петербургийн театрын сургуулийн тэр сурагчдыг хамруулах тийм нэг бүжгэн жүжиг хийгээд өгч гэж гуйдаг байхгүй. Тэгвэл одоо эн чинь зөвхөн дандаа л нөгөө мэрэгжлийн балет ч юм уу мэрэгжлийн одоо тэр хүмүүс тоглодог байсан бол нөгөө сурагчд байгаа шүү дээ. Тэдрийг нэг оролцуулсан нэг балет зохиолох гэдэг байхгүй бүжгэн жүжигтэй. Тэгэхээр тухайн үед Чайковский, Мариус Питтипа хоёр нойрсож буй гүнж балетээр угаасаа хамтран ажилласан учраас маш их алдаршаад байж. Ер нь Чайковский ч амьд ахуйтай үнэхээр алдартай болсон шүү дээ. За ингээд Мариус Питтипа болохоор энэ Хофманы цөмөөхөө ба хулганы хаан үлгэрийн тухай мэддэг байсан ба. Энэ яг герман үлгэрийг нь. Гэхдээ Мариус Питтипа ч нөөрэө герман хэлгүй Франц шүү дээ. Тэнгүүтээ өөрөө Франц хүн учраас Дюмагийн зохиолоор одоо тэр нөгөө юугаа цомлоо бичсэн юм байна. Яг гэвэл энэ хэлэн ч ойрхон учраас. За ингээд Дюмагийн зохиолоос идэвсэн цөмөөхөө балетийн одоо либретто бэлэн болж байгаа. Хэдийгээр 1891 оны шинэ жилээр эхний хэсэгт нь Йоланта гэдэг нэгдүгээр үзэгдэлт дөөр, хоёрдугаар хэсэгт нь цөмөөхөө балет тоглогддог байсан ч гэсэн Чайковскийн өөрийнх нь тэр нэг аялан тоглолтуудаас болоод энэ ч нөгөө хит алдартай болсон болохоор ингээл Америк бол тий Их Британи, Чех гэлээ. Ингээд аялан тоглолтуудаас болоод хөгжмөн удаашраад байсан учраас нөгөө төлөвлөгөө нэг жилээр ахаад хойшлж. Энэ хугацаанд тэгсэн чинь Мариус Питтипагийн охин нас орчдөг хөрх. Тэгээд нөгөө чинь сэтгэл санаагаар унаад бүр биеийн өвдөөд нөгөө бүжиг дэглэж өөрийн ажлыг тэнгууд мэрэгжил нэгт Лев Иванов шилжүүлсэн байна.
Чайковскийн хувьд болохоор энэ бүжгэн дээр ажиллах ер нь хэцүү байсан байна. Хэдий захиалгыг авсан ч гэсэн. Битипа, Чайковский хоёрын санаагаар энэ балетд уул нь болохоор нэг ийм агуулга гаргахыг үнэхээр хүссэн. Дэлхийн бүр өнцөг болон бүрийн тэр янз бүрийн соёлыг багтаах зорилготой. Тэгэд одоо жишээ нь бүр дорны аялалгүй явна, гүрж аялалгүй явна гэдэг ч юм уу те. Бүр англи аялалгүй явна. Яг энэ болгоныг нэг бүжгийн жүжигт нийлүүлэхийг хүсэхгүй. Ямар гоё юм. Гоё те. Тэгэхээр Чайковский өөрийнх нь бичснээр хоёрдугаар бүлэг дээр нэг ажиллах болсон чинь бүр маш их дарамтанд орсон гинэ. Энэ бүлэг ямар ч одоо тийм нэг ерөнхий жүжигийн хэм маяггүй тийм нэг баахан цуврал бүжгүүдээс бүрдсэн байсан хамгийн гол нь дарамтанд орсон нэгдүгээр шалтгаан юм байна. Харин хоёрдугаар шалтгаан нь болохоор хөгжмийн зохиолч маань нөгөө Америкийн аялын тоглолтынхаа өмнө Парисаар дайран өнгөрөхдөө за энийг ахад өмнөх нэвтрүүлэг үзсэн хүмүүс нөгөө санджиж магадгүй. Нөгөө дэлхийн хамгийн баян хүн байсан Эндрю Карнеги чинь тий би хэрвээ баян хിവэрээ өгөх юм бол өөрийнхөө амьдралыг би гутамшигтайгаар амьдарсан гэж үзнэ гингүүтээ бүх мөнгөөрөө Карнеги сан байгуулад тэндээ дэлхийн хамгийн том театр байгуулад тэр нээлтэн дээр Чайковский удирдахаар явж байгаа шүү дээ. Ингэж явах замдаа Парисаар дайр өнгөрсөн цааш. Тэгсэн чинь Парисаар дайр өнгөрөхдөө Парисын сонин дээрээс өөрийнх нь төрсөгч Александрагийн нас барсан тухай мэдсэн байхгүй. Оо ёо энэ ямар амар байгаас. Тийм. Бүр үнэхээр амар. Тэгэхээр түүний хамгийн дотн хамгийн сайртай хамт бүр тоглож ирсэн хамаг зовлонгоо ярьдаг яг төрсөгч нь үгүй болцсныг Парис мэдчихэ. Хамаатан садны энэ мэдээг нуугаад түүнд юу ч бичээгүй байсан байна. Тэгэхээр Чайковский үүнээс болоод аялын тоглолтоо болиулъя гэж бодсон шүү дээ. Гэтэл эн чинь маш их хэмжээний урьдчилан мөнгө авчихсан. Нөгөө Карнеги сан эдраас ч тий. Тэгээ яалчгүй аяллаа цаашаа өргөжлүүлсэн ба. Ингээд эн чинь хоёрдугаар шалтгаан байхгүй нөгөө их дарамтанд орсон. Харин гэхдээ энэ нийгэм түлхтэй. Нөгөө уран бүтээлч хүнд чинь аж аргал байна уу, зовлон байна уу бүгд л бас онгодын хөдлөх тохиол байна шүү дээ. Их чигээ бодон бодцоор хөгжим бичсэн. Тэгэд одоо хэдүүлээ те цөмөөхөгийн тэр шидэд чихрийн дагны дүрийг ингээд түүн зориулсан байхгүй. Хоёрдугаар бүлгийн хөгжим яагаад ч юм тийм нэг уйтаргуй нэгтэй залбирлын хөгжимтэй төстэй үүдг нь ийм учиртай. Тэгэхээр одоо маахан урд нь энэ түүхийг мэддгээс мал одоо энэ те 12 сард одоо битүү шилхүүн ч гэв штэ. Тэгээд үзээр яг хоёрдугаар үзэгдэл дээр нь шинэ жилиг ер нь цөмөөхөөгүйгээр төсөөлөх аргагүй шүү дээ. Түүний аяар те. За ингээд ямар тач 2 бүлэг 3 үзэгдэлтэй бүжгийн тэр хөгжмөн бэлэн болоод 9 сараас бэлтгэлд орж 92 онд. Тэгэхэд 1892 оны 12 дугаар сарын 18-нд Мариинский театрын тайзнаа ингээд анхны тоглолт болж байгаа байхгүй. За тэгэхээр энийг хүүхэд багч уу сонсч ивэл те үзээгүй бол үзээрээ хэрэг юу үзэх вэ гэдгийг ярьж байгаа. За ингээд хөшиг нэгдэн шүү дээ. Ноён Silver House-ын байшинд хамаатан садан болон зочид ингээд те бөөн хүрц 100 сарын баяр тэмдэглэхээр цугларчаад байна. Тэгэхэд Silver House-ын охин Клара гэдэг байна. Жохоо охин те. Бас хүү Фриц гэдэг байна. Эдгээр нь зочдын танхимд ингээд орж ирээл гацуур модны доороос ингээд бэлэгнүүд аавна. Тэгсэн удалгүй Кларагийн загалмаас эцэг Дросселмайер орж ирэхэ. Дросселмайер болохоор тийм цагчин зохион бүтээгч юм. Ер нь зохион бүтээгч өөрийн хийсэн хүүхэлдээнүүдээр ингээд тэнд байгаа бүгдийг хайхшруулна. Хүүхэлтэй болгон хачин гоё. Тэгж байгаа Дросселмайер хүүхдүүдэд шилхүүнч буюу цөмөөхөг ингэж гаргаж ирээд тэр цөмөөх нь самар идэж байгааг харуулах юм. Хүүхдүүд тэгээд шин тоглоомоо тэнгууд булаацалтай шүү дээ. Нөгөө цагчны те. Тэгж байгаа цөмөөхөг яг гимтэйчдэг баг. Тэгсэн Фриц хүү ууртаагаар түүний одоо нэг цөмөөхөг шалан дээр ингэ шийдчихнэ. Харин нөгөө Клара охин болохоор түүнийг өрөвдөж хайрлаад хүүхэлдээнийхээ орон дээр тавиад хөнчлөөр ингээд учаад занги ороосон тул зочид ингээд хамтдаа өвөөгийн бүжиг гэдгийг хийснээр бүгдээрээ гэр-гэртээ ярьжаа. За Клара охин ч одоо өрөөнд орсон. Тэгсэн шүн дунд нөгөө Клара охин чинь цөмөөхөд ингээд санаа зовоод тэгэд одоо буцаад одоо тэр цөмөөхөд тэр хүрээд ирсэн. Тэгсэн чинь гів энтхэн гацуур мод ургаал асар том болж эхлэв. Хүүхэлдээнүүд бүгдээрээ амьлаад тэгсэн хаасайг ингээ хулганууд гүйлдэж эхэлтэ. Нөгөө хүүхэлдээнүүд хулганууд хин тэнд. Тэгсэн хулганууд болохоор энэ нөгөө хүүхэлдээнүүдийн дайсан. Тэгэд тэгвэл хүүхэлдээнүүд энэ хулгануудаа байлдах хэрэгтэй болно. Энэ тэгвэл дайныг хэн удирдах вэ? Цөмөөхөө удирддаг. Бүх туулган цэргүүдийг удирдаад хулгануудаа байлдана. За ингээ хул тэгсэн хулганы бүр хаан гарч ирнэ.
хаан хүртэл тулаанд ороод яг цөмөөхөг алхаж яхад нь Клара тэ шахаага тайлч хидэд хааныг оноод хулганы зэргүүд дайны талбараас ингээд зугтчихаа. За ингээд манай цөмөөхөгийн ярим ялсан гэсэн үг. Цөмөөхөө харин яг тэр мөчөд маш царайлаг тийм хунтайж болон хуурч охинд талархаад түүнийг хөтлөн ойроо явт. Өвлийн ойд цашин ширхэг бүжигнэ, шуурна. Гэтэ цас нь тэр ширхгүүд нь өөрөө вайс бүжиглэхийг хунтайж тэр Клара хоёрч тэр үнэхээр харж хачирхалтай тэр гоё үзэгдлийг сонирхно. Тэгтэл удалгүй конфитүрэн бүргийн буюу амттны үлгэрийн хот гарч ирэхэ. Цөмөөхөө хунтайж болохоор Кларагийн хамт алтан завин дээр суугаад тэр амттны ордонд ирнэ. Хүндэт зочдод зориулсан баярын хүлээ авалтанд бүх зүйл сайхан бэлэн болсон ба. Цөмөөхөө хунтайж өөрийг нь буюу амийг нь аварсан Клараг бүгдэд нь танилцуулаад ордонд тийм сайхан баяр ёслол эхлэв. Чихрийн дагн байгаа тэнд үлгэрийн янз бүрийн бааtruуд байгаа. Цөмөөхөө хунтайж Кларагийн хамтдаа бүжиглэж энэ байлээ дуусгах. Ийм сайхан зүйл ямар тансаг айлгуунд өнгөрнө гэж бодож байна. Хүүхд очоод байвал заавал үзэр. За тэгтэл юу болсон гэж анхны тоглолт нь ийм л юм үзэж байгаа шүү дээ. Орос тэр чигээр те тэр одоо яз уучнууд хаан бүр хаан хүртэл үтсэн байгаа байхгүй. Бодвол тэр үед чинь Николайгийн өмнө Николай л байсан батал. За нэг тиймэрхүү нэртэй хаан байгаа. За тэгтэл юу болсон гэж хамтран ирж танилцуулаад хэлээ. За өнөөдрийн дугаарыг маань оргил өд хамтдаа оргил худалдааны төв ивент тэтгэж байна. За оргил худалдааны төв нь циркээс урагш 100 м-т нарны зам дагуу Encanto Centro төвийн төв дээр шин салбараа тун удахгүй буюу 12 сарын 19-нд нээж байгаа юм байна. За нээлтийн өдөр ирсэн 99 дэх 499 дэх 999 дэх эхний үйлчлүүлэгчээс алтан саксны ацтнууд тодроод сакс дүүрэн бэлэг өгөх гэж байгаа юм байна. Ямар гоё. Яг тоолж байгаа л нэр нь гоё тий. Алтан сакс гэр. Тийм үү. Яг юм шидтэй юм иржсэн чи. Яг тэр 12 сарын 19-нд дааж энд байхгүй юм байна. Өгн байсан бол үйлчлүүлэгчийн тоолж аваад очихгүй тий. Тэгээ бороо талаа тий. 998 тонн болоод. За энэ үеэрээ 20,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн буюу бүх бараанд 70% зад хямдрал зарлж байгаа юм байна. Хаана гэсэн бэ? Нарны зам дагуу циркээс урагшаа 100 м-т гэсэн. Ер нь бол ойрхон л гэсэн юм байна. За 50,000 төгрөгөөс дэш худалдаа авалт бүрт гарын бэлэг өгөх юм байна. За мөн нээлтийн өдөр баримтаа үзүүлээд Facebook пэйжийг дагаад стори хийгээд шууд 10,000 төгрөгийн ваучер авах боломжтой. За 9 хүн бүрт экотор бэлэглэнэ гэж байна. За оргилийн 3% хөнгөлтийн картыг энэ өдөр үнэгүй нээлгэх боломжтой юм байна. За оргил дэлгүүр маань үндэсний сүлжээ дэлгүүр байгаа. Та бүхэн зочлоорой гэж төвөрж байна. Циркээс урагш 100 м-т нарны зам дагуу барьж байгаа. За баярлалаа. За тэгсэн чинь нөгөө концертод тоглож байгаа шүү дээ. Тэгсэн чинь анхны тоглолтын дараа амтай бүхэн яасан гэж цөмөөхөг мулчт. Бүгд молт. Би нөгөө сая 2 өдөр амар мол болсон. Тэрнээс амар молч. Өөрийгөө хавчуулаад өрөвдүүлэх гэдэг. Юу гэж болсон гэрн хөгжмөн бүр бүжгийн биш байна. Үйл явдал нь балетын ийм том тоглолтод огтхон сохрохгүй. Энэ гол дүр болохын цөмөөхөө хунтайж энэ Клара охины дүрд энэ театрын сургуулийн ногоонороо байгаа бацаанууд бүжигж яана энэ гэл. Петербургийн сонд ийм шүүмжлэн гэд янз бүрээр гарч байгаа. Тэрний нэгэн жишээ нь цөмөөхөг хүүхдэд зориулж тавьсан. Бүжигчдэд зориулсан зүйл маш бага байсан. Энийг ер нь урлаг гэх юм ер нь юу ч алгадаг энд. Хөгжмөн хүртэл маш сул. Цөмөөхөөс илүү утгартай утгагүй зүйлийг та төсөөлж чадахгүй гэж. Амар юм. Тийм юм шүүмж харах. Тэгсэн Чайковский өөр сэтгэлээр унчтэй. Хөөх юмтай чинь. Гэтэ хөөх нас барахаас их жилийн өмнө шүү дээ. Яг амар сэтгэлээр унцсан. Яг л эн чинь бас их чинь те. Юу боллоо. Маш их аялан тоглолтоор яваад тэгээд өөрөө гоё юм бичслээ гэж бодтол ингэчээр хамаг сэтгэлээ зориулж бичсэн шүү дээ. Хичтэй зориулж те. Тэгэл өөрөө хүртэл бүр ингээд тэдний нэг болцсон зэ. Угаасаа энэ балет үзэх нэг л ив хаваагүй харахад хүртэл минь нүд хальтраад байна энэ гэдэг хөрхий. Бүр тэгтлэм ярьсан баг. Тэгсэн чинь тухайн хамгийн алдартай шүүмжлэгч нь харин бүгднгийнх эсрэг зогссон баг. Амар гоё. Александр Бенуа гэдэг. Энэ балетыг бүр ингэж цөмөөхө бүжгэн жүжиг үзээд балетын тэр тансаг хувцас, тэр гоё тайз, үйл явдал ерөнхий цар хүрээг нь бүр магтаад ингэсэн ба. Хаан яг жинхэнэ хааны талаар ярьж Орсын хаан. Хаан бүр ихэд баярлсан. Энийг үзээд хаан ихэд баярлаж хүн бүрийг бүр өөрийн лоожтой дуудаж олон сайхан үгсэлсэн.
тэнд байсан театрын нөгөө жүжигчин хөгжимчин хүмүүс. Тэгэл хаан тэгсэн балетын тавилт нь ямар гайхалтай. Би ч гэсэн тэгж бодож байна. Энэ бол угаасаа бүжгэн жүжигт бүр дэндүү гайхалтай. Энэ тансаг зүйлийг би бүр ширцээр миний нүд ядарлаа энэ гэдэг. Завчилгүй ширцсэн байх нь шүү. Үнэхээр Оросын эзэн хаан тоглолт бүрийг налгасалгүй ütсэн байна. Тийм үү. Тэг бүр тоглолт болгоно. Шилгүнжиг тавигт болгонд л үзэдсэн юм. Бүр өөрөө бүр ингэж. Тэгэл магтаал хүн бүрд ингээл нөгөө лоожтой өөрөйл. Тэгсэн нөгөө алдартай шүүмжлэгч нь юу ичгүй. Чайковский тэрийг хэлээд хаант хэлчихгүй. Цаа чин сэтгэлээр өмччихье. Гэт эзэн хаант хэлчихгүй. Тэгсэн чи эзэн хаан яасан гэж Чайковскиг өөрийн лоожтой дуудаад ингээд магтаад бүр яа бүр тест таавалстай суудан мод ингээд тэгээ хөгжмийн зохиолчийн санаа амарсан гэж байна шүү дээ. Харин түүний бичсэн гайхалтай хөгжмөд үнэхээр эргэлзэх зүйл мэдээж байхгүй шүү дээ. Тэгээд за шүүмж байлаа ч гэсэн эдгээр шүүмжүүдийг үл харгалзан яасан гэхээр энэ балет Маринскийн театрын тайзнаа бүхэл бүтэн 30 жил тасралтгүй тоглогдож. Тэгэхээр тэр ихний шүүмжлэгчд бол нохон баасан. Тэд нөгөө шинжлэлийг хүлээж авч сураагүй хүмүүс байсан баг. Тэгэхээр элдв те нийтээр чиний дайсан чамаг нөгөө эсэргүүцэн ч бити бууж өгөөрэй. Ипад. Миний хоолойг л яриад байгаа л да энэ. Цаг хугацаа бүгдийг батлна. Тэгсэн үйл явдлыг нь бүрэн ухаарсан нөгөө шүүмжлэгч чинь хожим нь өөрсдөө ингэж ütсэн байна шүү дээ. Нөгөө аим шүүмжилж ирсэн нөхдүүд. Шилгүнжиг бол урлагийн төгс үзэгдэл. Хүүхэд насны тухай симфони юм. Гэтэ эднэр яг нөгөө хожуу ойлгож байгаа нэхэр бас би бас ойлгоод. Зарим хүн залуудаа нэг л их шүүмжилж болно л. Тэгтэл нас яваад эхлэхээр яг тэр шилгүнжгийг үзэхээр тэр нөгөө гоё хам гоё юм нэг сэтэрдэг байхгүй. Хөөрхий хүмүүс чинь нас явахаар юу болохоо ээж аав нь бас нас орсон байна. Өөрөө их амьдралыг үзсэн байна шүү дээ. Тэгэхээр шилгүнж үзнэ гэдвэл тий ичээд байхгүй. Нэг хүүхэд нас нь эргэж ирдэг баг. Харин тий. Тэгээд тэр чинь хүн юу дурсамжаар амьдэрдэг шүү дээ. Дурсамж сэрхэхээр хүн маш аз жаргалыг мэдэрдэг. Яг үн тий. Тэгээ нөгөөдүүлчээр нь олон жилийн дараа тэгж бодож байгаа. Шилгүнжиг бол урлагийн төгс үзэгдэл хүүхэд насны тухай симфони юм. Үндэ хүүхэд нас эргэлтийн цэг дээр очих тэр үеийн тухай юм. Үл мэдэх өсвөр насны итгэл найдвар тэр сэтгэл хөвсөл зүйлж тэр мөч зүудний араас тэр бодол санаа мэдрэмж хөвөрч мэдгүй зүйлээ амьдралаас таамаглана. Хүүхдийн өрөөний тэр хан нэгдэж гол дүрийн охин хөвгүн хоёрын бодол мөрөөдөл нь шинэ газар болох ой руу байгаль руу салхи цасан шуурганы өмнөөс цаашлаад одд руу итгэл найдрын далай руу гарах мэт. Маш уран тансаг сайхан хэлж байгаа юм л да. Гэтэ хөгөөс тийх ёстой ингэж байгаа. За хөгжмийн талаар ярь. Энэ цөмөөхөгийн хөгжмийн тансаг аялгуун дотор Оросын хувьд чухал нээлт болсон нэгэн зүйл нуугдчихсэн. Бид нар яг нэг багаас бүр мэдээ орохоо сонсороо анзаардаг. Энэ юу гэхээр энэ нээлтийн тоглолтын дээр үзэгчд өмнө Оросд хизээч сонсогдож байгааг хизээч мэдэгдээгүйсэн нэгэн хөгжмийн зэмсгийг анхудаа сонсдог. Чихрийн дагны алдарт бүжгийн гол аялгуун болор жингэнэ эсвэл нэг бяцхан хонхнуудын чимээг нэг санагдуулдаг нэг аялгау явж байгаа. Энэ аялгау гаргахын тулд Чайковский яасан гэхээр яг дотроо ингэж ихшиглээд байгаа шүү дээ. Тэгтэл энэ ямар хөгжмийн зэмсэг вэ гэдгийг бодоцсон. Тэгтээ яасан гэхээр Челеста гэдэг Францын хөгжмийн зэмсгийг ашигласан ба. Челеста гэдэг нь бяцхан төгөлдөр уушиг юм даруул хөгжим. Дотроо төмөр ингэж хавтангуудтай. Тэгээ цоглоор хөгжмөнтэй адилхан ирнэ. Гарч буй дуу нь болохоор бяцхан хонхнууд жингэнэж байгаа юм шиг тэгс сонсогддог. Тэгээ Челеста гэдэг нь Францаар тэнгэрийн гэсэн утгатай. Тэгэхээр тэнгэрийн хөгжим. Энэ хөгжмийн зэмсгийг яасан гэхээр энэ цөмөөхөг бичгээс 6 жилийн өмнө л зохион бүтээсэн байхгүй. Цоош нь хөгжмийн зэмсэг өгсөн. Францын хөгжмийн мастер Виктор Мюстел 1886 зохион бүтээгээд гэтээ 3 жилийн дараа буюу 1991 онд цаа чин Парист болсон дэлхийн үзэсгэлэн дээр танилцуулахгүй. Тэгтэл 91 он ч Чайковский Парист явж ирсэн шүү дээ. Тэгэхээр Чайковскийн хөгжмийг Парист болсон тэр Эрнст Шоссоны шуурга жүжигийн нээлтийн үеэр анх сонссон юм байна. Энэ нөгөө тэр үзэсгэлэн дээр нь биш. Цаа чин Парист дахтаа нэг жүжиг үзсэн чинь нэг тэрний нээлтэн дээр нь энэ ингээд хөгжмийн зэмсэг, цоошны хөгжмийн зэмсэг сонсоод тэгээ дунд нь бүрэн автцсан гинэ. Энэ тухай хөгжмийн зохиолч өөрийнх нь найзтай тэгэнгүүтээ захиа утсан байна. Маш яаралтайгаар энэ хөгжмийг сонсонгуудаа
Би Парист найрал хөгжмийн нэгэн шин зэмсэг нээлээ. Жижиг төгөлдөр хур болон цөхөр хөгжмийг яг нийлүүлсэн юм шиг. Бүр гайхалтай бурханлаг дууралтай. Үүнийг Челеста Мюстел гэдэг юм байна. 1200 франкийн үнэтэй юм байна. Үүнийг зөвхөн Парисаас бүр зөвхөн ноён Мюстелээс л худалдан авч болно гинэ. Энэ зэмсэг Москвагаас уртаад Санкт Петербургт хэрэгтэй байгаа учраас Парисаас Осип Иванович руу илгээх нь зүйтэй болов. Гэхдээ би Римский Корсаков эсвэл Глазунов нар үүнийг мэдээд надаас өмнө юр бүсийн нөлөөг нь ашиглахгүй гэдгээс би айж байгаа учраас үүнийг хэн ч үзүүлэхгүй байхыг хүсэж байна гэж бичсэн шүү дээ. Зөв шүү дээ. Зөв бод. Ингэж тухайн үеийн энэ гайхалтай хөгжмийн зохиолч болох те Римский Корсаков, Глазунов нар энэ тухай огт мэдээг өнгөрч. Нэг сайхан төх. Тухайн Санкт Петербургт цөмөөхөө бүжин жүжигийн нээлтийн үеэр үзэгчдийг юр бусын гинтийн бэлэг хүлээж байгаа шүү гэдэг яриа хаасайг тархсан гэж. Ингээд за нөгөө агуу Чайковский гэж ахаад нэг бүжин жүжиг хийчих. Энэ дээр нь бүр нэг гайхалтай бэлэг хүлээж байгаа юм. Тэгсэн чинь ингээд хүмүүс за гайхалтай бэлэг юу гэж болох вэ гэд. Тэнгүүтээ Италийн нэг тухайн үед алдартай балерина Антонетта де Лера гэд хүмүүс байсан байна л да. Тэр л ирэх болов гэж таамагласан юм байна. Тэгэхэд ингээд шуум гарсан. Тэгсэн чи яалч байхгүй нөгөө Европын алдарт балерина чинь тайзан тэр үнэхээр гарсан. Тэгээд энэ чинь яг үнэхээр том бэлэг. Гэхдээ тэр нь юун дээр гарчсан гэр Челеста гэдэг хөгжмийн ичэдийн дуунд гарч иж бүжгэлтэй. Төгс нээлт байна. Тий. Тэр хөгжмний. Энэ бол Чайковский олон нийтэд бэлдсэн шинэ жилийн бэлгэнээс. Оросын ард түмэнд. Санкт Петербургийнхэнд. За Оросууд ингээд Челестагийн дууралтыг анх цөмөөхөө балетээр сонсон учраас Чайковский энэхүү гайхалтай нээлтийн анхдагч болсон байх шүү дээ. Харин үүнээс хойш юу болсон гэхээр үлгэрийн ч юм уу ямар нэгэн ичэдтэй зүйлд Челестагийн аялгауг ингээд байнга ашигладаг ийм учиртай байна. Чин Harry Potter киноны эхлэлийн хөгжимч нь Челеста шүү дээ. Чайковский өөрөө балетаас илүү хөгжим нь алдартай болно гэдэгт итгэж байсан. Яг хөгжим нь. Тийм ч учраас тусад нь бүр цөмөөхөө бүжгэн жүжигхэн сүйтийг бичсэн байна л да. Сүйт гэдэг нь одоо Францаар игнэ дараал гэсэн утгатай. Ингээд жүжиг, дөөр, балетын ингээд хоорондоо холбоотой тэр үйл явдал бүхий хөгжмийг сүйт гэдэг юм байна. Цөмөөхөгийн сүйт нь болохоор удирдгал хөгжмөр эхлээд тэгээ маршаар үргэлжлэдэг. Дараа нь тэгж байгаа чихрийн хатны бүжиг, трипак буюу Орос бүжгийн ая ингээд залгуулад авна. Эдгээрийн дараа тэнгуүтэ нөгөө кофе буюу араб бүжгийн ая хэсэглэн тэгж байгаа дорны өнгө эстэй болохын тулд гүржийн бүүвэн дүү хүртэл ашигласан ба. Бүр маш судлаатай юм ба. Тийм байна. Би өмнөх нэвтрүүлэг дээр ярьж ирсэн. Энэ ийм байлаа Чайковский хитрхи өргөн мэдлэгтэй хүн. Уншдаг юм бүр одон орон ангаа ухаан бүр ингэ түүх газар зөө юу ч гэнэ. Гэртээ зөвхөн өөрхөн гэртээ 1219 номтой байсан гэж байна. Тэгээ бүгдийг уншсан. Тэгэд ном уншиж тэр мэдлэгээр хөгжим зохиогоод байна. Тий. Энэ дээр бас нэг юм байт. Хөгжим бүжиг дээр наад ном уншаач сонсголч муу штэ сонсголоо сайжруулаач гэж загнадагч багш нар. Ямар гоё юм бэ? Тий. Би энийг олон жил бодож байгаад зүгээр өөрийн таамагаа төвшүүлсэн. За юугаар зөвлөх вэ? За Монте Кристоор Александр Дюма ярьжсэн гэж. За Монте Кристо. За ингээд нэг сайхан далайчин залуу. Гэт ингээд хар устэй гээл цаа чин бичиж байгаа штэ. Тэнгүүд бид нар дотроо зурд юм байна. Эдмон Дантесийг. Эдмон Дантес ингээд зураад эхэлж. Тэгэхээр бид нар нэг зураачийн ажил хийчихээс. Тэнгүүд усан онгоцно гээл. Усан онгоцны хүртэл зурна. Тэгж байгаа цаа чин одоо тэр ингээд нэг гоё Мерседестэй ингээд яг танилцж байгаа үед бидний ингээд сэтгэл дотор нэг гоё тийм романтик тийм аялгауг шилдэг. Гэтэ тэр нь заавал нотор биш. Энэ ингээд нэг гоё юм их шиглээд байна. Тэгэл цаа чин ингээд Ив цайс соргиж их гонигтай болно. Тэ өвгөн Дантеснаас ороход амар гонигтай шүү дээ. Тэр мөрөн дээр бид нар их хэцүү болно. Тэнгүүд фариатэй тэ орох төлөвлөгөө босруулж байгаа нь гоё адал явдалтай ингээд сэтгэл огшоол. Тэнгүүд тэр дунд бид нар Ив цайзыг дотроо дөрслөн архитектурын бид нар бүр баг одоо шийдэл инженер болж урддаг шүү дээ. Ингээд уншаалга энэ хугацаанд юу сайжирдаг нэхэр бидний мэдрэмж сайжирдаг юм лээ. Элдэн мэдрэмж. Тэгэд сайн ном уншдаг хүмүүс дэлхийд хамгийн гоё одоо тэр нэг дуу хөгжим зохиосон байдаг шалтгаан тийм бил. Муу ном унших юм бол зүгээр нэг тэ нэг их орны үнэртэй салхи малхи тийм л юм бичэн штэ. Нөгөө сайн ном нөгөө уншдаг хүмүүс чинь амар тийм гүн ухаантай нэх гоё дуунууд байдаг да. Тий. Тийм. Аялгауны хүртэл нэг гоё. Тэгэхээр яг ийм ба. Тэгэхээр цаа чин ийм олон тэ бүр
зөвхөн одоо тэр дорны өнгө аястай болохын тулд гүржийн бүр нэг бүүвэн дүү хүртэл ашигласан гэр чинь. Тэг амар судалгаа хийсэн бац. Тэгэл эн чинь ингээд цаашаа үргэлжлэн шүү дээ. Нөгөө хөгжим дараа нь цай буюу хятад бүжиг явна. Тэгээ бүр малчны бүжиг гэдэг хэсгүүдж байгаа. Тэгэл цэцэгзийн вальсаар ингээд дуусч. Энэ суитыг балетын нээлтээс бараг 9 сарын өмнө буюу 1892 оны 3 дугаар сарын 7-нд Оросын хөгжмийн холбооны симфони арил хөгжимтэй Чайковский өөрөө бүр удирдах тоглосон байна. Тэгэхээр зөвхөн хөгжмийн өрсөлдөлтэй болоод тоглолт хийсэн байна шүү дээ. Энэ суит магадгүй мэдээж балетээс ч илүү алдартай бас. Ялангуяа шинэ жилийн баяр үеэр бид хаасайг сонсдог шүү дээ. Балетийн үед цөмөөхөг анх Москва яасан гэр. Москвагийн Бошой театр болохоор 1919 онд анх тавьсан юм байна. Эзэн хааны театрын балетмейстер Александр Горский тавьсан гэнэ л дээ. Харамсалтай нь 1917 онд ч нөгөө Октябрь явсгал болсон. 19 он гэдэг чинь амар бүжигнантай байгаа шүү дээ. Тэгээ хувьслын ороо босгоо үеэс болоод удаан тоглогдоогүй юм байна. Тэгэд Оросд хид хидийн янзын тавилт гарсан ч гэсэн удахгүй ингээ алга усаар байсан. Бүр үзэл суртлын үүднээс нөгөө Клара охиныг чинь маш агж нэрлсэн шүү дээ. Тэгээ одоо тийм Орос одоо маш агар явт юм. Одоо мэдгүй. Ямар ч энэ чинь социализмд маш агар явдаг гэсэн. За ингээд ерөөсөө ингээ алга болсон. Цөмөх. Хизээ гарч ирсэн гэж. Бүр 1966-нд. Оо тийм. Амар удсан баас тээ. Юу ч 50 жил биш үү? Тий. Ингээд 1966-нд Юрий Григорьевичийн дэглэлээр их театр тавьж байгаа Бошой театрт. Гэтэ судлаачдын үзнээр Чайковскийн хөгжмийн хамгийн сайхан шийдэл нь яг эндээс эхэлсэн гэдэг юм байна. Питипагийн зохиолыг үндэслэн үйл явдлыг яг нэг гоё тасралтгүй өрнөдөг болгоод хоёр дахь үзэгдэл нь гацуур модоор дамжин үлгэрийн бүр аялал болгож хуургаад нөгөө Маша цөмөөхөө хоёрын хурмаар төгсгдөг юм байна. Одоо Маша л гэж ярьдаг. Энэ тавилтанд хамгийн их бүжиглсэн буюу цөмөөхөгийн дүрийг хамгийн олон удаа бүтээсэн балетын жүжигчин Николай Цискаризе юм л да гүрж гаралтай балетчин. Нийт 101 удаа энэ дүрийг бүтээсэн гэж байна. 101 удаа балет яг нэг балет тоглоно гэдэг чинь. Энэ хэдэн жил шаардсан гэхээр 18 жил. Амар гоц. 18 жилийн турш тасралтгүй цөмөөхөгийн дүр бүжиглсэн юм. 18 жил өөрөө балет бүжиглэнэ гэдэг чинь бас асуудал шүү дээ. Тэгээд энэ дунд ч бас өчнөө өөр балетанд нөгөө мэдээж тий бүжиглж л байгаа шүү дээ. Тэгсэн чинь энэ гүрж залуугийн төрс өдөр нь 12 дугаар сарын 31-нд юм байна. Оо яасан гоё. Тий. Дандаа төрс өдрөөр бүжиглдэг гинэ. Төрс өдрөө тийм тэгээ оройн тэмдэглэдэг юм шиг. Тэстэн нэг цаан сая яг инхээр нэг бурхан байдаг юм сан гэдэг ш заримдаа тий. Нэг ийм нэг давхцал. Харин цөмөөхөд бүжиглсэн хамгийн алдартай эмэгтэйгэр Мария Толчев гэдэг хүн шалгарсан гинэ. Яасан гэхээр Индиан гаралтай юм байна. Индиан гаралтай анхны балетын бүжигчин эмэгтэй гэдгээр их алдартай. Тэгэд өөрөө Америк тавьсан цөмөөхөд амттны дагных нь тэр дүрийг бүтээсэн юм байна. Индиан балетчин гэж анх удаа сонсч. Тийм байна. Гоё юм байна. Америкчууд болохоор хизээ цөмөөхөд танилцсан гэхээр одоо бас 71 жилийн өмнө 1954 онд юм байна. Нью-Йорк хотын балетын театр бүжигдэглэж Жорж Баланчин анх энэ бүжигэн жүжиг тавьсан байна л да. Энэ хүн ч өөрөө Америк дөрөв гарсан гүрж гаралтай. Тэгээд энэ гүрж гаралтай бүжигдэглэж тавьсан энэ бүтээлийг яасан гэхээр телевизээр цацсан юм байна. За одоо бодлоо болохгүй шүү дээ. 50-аад оны Америк хэдэн хүн амтай билээдэ нэрэ. Тэгэхэд 54 онд энийг 40 сая Америкчууд үзсэн. Пүүх. Наа чи рекорд баг. Тий. Яг хүн амтай нарцуулсан бол юм хамгийн их үзсэн. Бүр маш бүр одоо 40 сая үзэх юм бол энэ бүр гайхамшиг боллоо гэж. Тий. Тий. Амар гоц. Амар. Ингээд цөмөөхөө өөрөө уусаа Америкт хамгийн их орлоготой, хамгийн их тавигддаг 100 сарын баярын бэлэг тэмдэг болсон балет болоод хувирсан юм байна. 54 оноос хойш. Гэртээ ганцаараа киноны яд Макалой Калкин хүртэл энэ балетын гол дүр тоглосон гэж байна шүү дээ. Калкин алдарт киноных 1-2 дугаар ингээд тоглосныхан дараа 1993 онд хийсэн цөмөөхөө нэртэй кинонд цөмөөхөө хунтайчин дүр тоглож тэгээд нэлээд шүүмжлэлт өрцөө хөрхий. Харин Баланчиныгийн тэр балет хийсгүүд нь бол бүгдэнд таалагдсан ба. За ингээ сайхан сэтгэл хайрын тухай үлгэр дэлхийд даяар тархаж. Жил бүрийн 12 сард бүх театрууд цөмөөхөг тоглодог. Бүгд жил бүр тоглодог ч гэсэн тасалбар үн хизээч бордоггүй. Мэдээж ямар театр тавьж байгаасаа шалтгаалаад дунджаар 150-аас 250 Америк доллар байгаа. Өнөөдрийн шар гэх юм бол эн чинь нэг 500-аас 700 мянган төгрөгийн хооронд л
одоо тий байгаа гэсэн үг. Америкт бол энэ чинь үнэхээр од штэ. Угаасаа тий 40 сая хүн 54 онд үзсэн юм чинь. Америкийн театрууд яадаг гэхээр энэ 12 сард бүгжлэхгүй ч тавьж штэ. Энэ тоглолтоороо энэ театрууд нь жилийнхээ орлогын 45% хийждэг юм. Юу вэ? Тэгэхээр нөгөө ийм одоо бүр $250 байх нь хий үзэгдэл юм байна. Яалчгүй нөгөө хүн бол үздэг, хүүхдүүдэд үзүүлэхийг хүсдэг. Тийм байна. Энэ заавал нэг үзэх ёстой зүйл нэг болчтой юм байна. Шинэ жил тий 100 сарын баяр тэмдэгж албал. Жилийн орлогоо 50% хийнэ гэж байна. Тий ганцхан сарын дотор. Тэр юу гэсэн ч үг наач. Тэгэхэд Америкчууд ч юм бол ийм соёлын арга хэмжээнд маш хамрагддаг хүмүүс шүү дээ. Тий. Тэгээд энэ чинь өдөр болгон тоглож штэ. Гол нь. Амар юм байна. Би ч удаа алдартай гэж бодсон. Гэтэ арай ч юм гэж бодсонгүй. За тэгэхээр тасралтгүй яг тоглож байгаагаар цөмөөхөө балет Канадад мөн Австралид яг 30 жил тасралтгүй, Франц 40 жил, Их Британд 75 жил, Оросд 90 жил тасралтгүй тоглож байгаа гэж бодохоор Чайковский тэр үед хичнээн шүмжлүүлсэн блэ те. Гэтэл мөнхийн бүтээл хийсэн харагдаж шүү дээ. Тийм байна. За тэгэхээр хамтран ажиллаж танилцуулаад Монголд яасан бэ гэдгээр. За цахим ирээдүйд хамтдаа G-Mobile өнөөдрийн дугаарыг ивенттгэж байгаа. За дараа төлбөрт үйлчлэгээ гэхээр ер нь хаяа дата хурд удаашрдаг, за сонгосон багцаас илүү төлбөр гардаг зэрэг асуудлуудад гардаг юм байна. За тэгвэл G-Mobile-ийн хэрэглэгчид яриа датагаа хүснээр хязгааргүй ашиглаад сард ердөө 20,000 төгрөг төлөх ийм боломжийг нээж байгаа юм байна. Сард 20,000. Энд ч үгүй 40,000 багц юм гинэ. 20 гэж амар юм том шүү дээ. Тэглгүй байдаг. Хязгааргүй дата яриа шүү дээ. Харин тий. Тэгэхэд одоо шинэ жил шинэ дурамшуул зарлаад 40,000-ийнхаа 50% хэмжүүлээд 20,000 болгоцсон байна. Тийм биш чи гэтэл 20,000-ыг ямар дэмэм үрдэг үлээ тий. Мань мэдэн шүү дээ. Хоёлаа яаж үрдэг үлээ. За энэ хүү урамшуул та бүхэн шинэ хэрэглэгч болох, багцаа ахиулах, урдчлан төлбөрт үйлчлэгээнээс дараа төлбөрт үйлчлэгээр шилжээд ингээд 50% урамшуул авах юм байна. За мэдээж My G-Mobile application, G-Mobile цэг вебсайт, за мөн CU-гийн бүх салбараас eSIM үсгээд энэ хүү урамшуулт хамрагдах боломжтой. 26 оны 8 сарын 18-ыг дуустал үргэлжлэх юм байна. Энэ бараг цагаан сар баг шүү дээ. Үгүй. Яасан? Би G-Mobile толцсон сая. Чи яга G-Mobile авсан? Хуучин дугаар яасан. Байгууллага дээр 5 дугаар ирсэн. Уучлаарай чамд өгөөд. Надад нэг өгсөн. Би маш зулаатай яриад авчихна за. Энэ надад хамаатай юм шүү дээ. Үгүй юм биш. Би зүгээр чамаг нэг гоё юм яриад гэсэн чинь мэдлэр ярьсан. Чи дандаа мэдлэр ярьсан дээ. Та цагаан сар хүртэл энэ дугаараар 50% үнэгүй яваарай заяа. Харин тийм юм байна. Харин байгууллага дээр яг адилхан 83.3 шүү дээ манайд тий. 83.03-тай баахан дугаар авсан. За баярлалаа. За чи тэгээ зулаад хэлээд. За тэгнэ. За баярлалаа. Монгол улсын Дөөрөвж Эрдмийн театрын тайзнаа цөмөөхөг 1982 оны 5 сарын 8-нд тавьсан байна. Чайковский гайхалтай хөгжмийн энэ удирдах чарн Жамсран жав бүрэн бих нар ажилласан гинэ. Харин шилхгүнчиг буюу эн чин самар цөмөгч гэсэн нэр шүү дээ болно тийм Nutcracker. Харин 2014 онд Монгол улсын гавьяач жүжигчин соёлын элч нөгөө балетчин Алтан хуйгийн тэргүүлдэг Монголын балетийн хөгжилт гэдэг сангаас цөмөөхөө нэрийг баталгаажуулсан байна. 2014 онд. Английн самар цөмөгч буюу Nutcracker гэдэг үгийг монгол хэлний хүүхдэд нэг гоё эвтэйхэн сонсогдохуцаар модон тоглоомондоос тохирохуцаар буулгах гэж хичээгээд цөмөөхөө гэдэг энэ игдүүтэй үгийг Алтан хуйгийн эхнэр нь гаргаж ирсэн байна. Тийм үү. За байж гараа. Бид чин цөмөөхөө гэж тийм сүлээс хэлдэг болсон. Бид нар багтаа нөршлгүүч хэлдэг. Тийм бэ. Тийм байна. Тийм байна. Цөмөөхөө харин гимтгэлж бүгд цөмөөхөө гэдэг болсон юмшсан. Тэгсэн чинь манай ер нь бүр суут балетчин Алтан хуйгийн гэргийн өгсөн юм шүү дээ. Ямар гоё юм бэ? Цөмөөхөж амар гоё нэр шүү дээ. Тэг хамгийн гол нь бас тийм суут балетчны эхнэр өгсөн гэх нь гоё. Яга суут гэж манайхан мэдэхгүй байл зарим хүүхд очоод Алтан хуй гэдэг энэ хүн дэлхийн балетчин. Тий. Бүр оргил үедээ чинь дэлхийн топ 5 балетчны нэг байсан. Бостон тоглож байсан баг тий. Ийм агуу ирэх юм шиг тий. Монгол улсын гавьяач жүжигчин соёлын элч Алтан хуйг энэ бүжгэн жүжигийг шинжилсэн найруулгатаар тавихтаа энэ шин нэрээр нэрлсэн. Тэгээд мөн тэр үеэр цөмөөхөө гэдэг модон тоглоомыг гадаад усаас олноор нь оруулж ирээд энэ балетын үеэр үзэсгэлэн худалдаа хийж гиснээр Монгол улсад бүр цөмөөхөө гэдэг энэ тоглоом алдаршаад маш олон айл гэртээ тавьсан шалтгаан энэ. За нэр нь алдаршаад байгаа энэ цөмөөхөө бол анхандаа зүгээр самар хагалах зорилттой багжил байсан. Хүүхэлтэй мөхөлтэй ч. Тэгж жагаад нэг жоохон тоглоом маягийн болсон юм байна л да. 17 дугаар зууны сүүлийн үеэр тэр нь Германд дэлгэрсэн юм байна.
гарал үүсэл яасан гэхээр заагсан гэд муж байт юм байна. Мөн боо муж гэд энэ хоёр мужийн хооронд нь оршдог хүдрийн уурхай байт юм байна л да. Уурхайч болохоор энэ өвлийн урт үдчээр юу гэдэг гэхээр моц хийлээл төрөл бүрийн тоглоом хийдэг гэсэн. Тэгсэн анхны цөмөөхөг яг хэрэг хийсэн тухай нэг домог байдаг. Нэг фермер хатуу ингээд нэг хушиг байгаа байхгүй. Тэ бид нар чи ингээ хаалганы нугас мохс нэг гэж нэг хагалж магалдаг та тий. Тэгсэн нэг хатуу хушиг байгаад за энийг хагалж чадсан хүнд хүн бүрт би одоо шагнал өгнө гэд амлцсан юм. Их баян ч хүн байж фермер. Тэгсэн нутгийн нэгэн иргэн яг үүнийг сонсоод энэ анхны цөмөөхөг хийсэн байна. Ингээд тий яг цөмөөхөг. Тэг ингээд хушигын дотор нэг так гэд дарангууд хагарчдаг. Тэгсэн энэ үнэхээр гой санагдаад фермер ч гэсэн нөгөө хэлсэн амдаа хүрээд тэгэнгүүтээ зөвхөн энэ нөгөө иргэнийгч тосгоны бүх хүнийг маш өгөөмрөөр шагнасан юм байна. Үүнээс хойш нөгөө тосгоныхын ч бүгдээрээ цөмөөхөгээд 100 сарын баяр болгоноор түүнийгээ чимгэлдэг тим заншил тогтоод энэ дэлхий дээр ингээд тархсан юм байна л. Уламжлал цөмөөх нь болохоор тийм нэг 35 см өндөртэй. За манай нөгөө ундаа хаана. За эн чинь 20. Тэгэхээр иймэрхүү өндөртэй. Осоо том юм байна. Тийм ээ. Тэгээд бүр 60 гаруй хэсгээс бүрддэг юм байна. Ингээд хооронд нэг ингээд пазл шиг юм тий. Яг хөө тэгж байгаа л нааж мад юм мэдгүй юм шигсэн. Тэгэл ихэвчлэн гацуур эсвэл гацуур модор ч юм уу эсвэл нөгөө за ихэвчлэн гацуур модор л хийдэг гэж байна. Тэгээд үслэг идэлэл хялгаас арьс шир, даавуу, олсон материалыг нөгөө чимэглэлд нь ашигладаг. Тэгээ нэх гой тод өнгөлөг будгаар боддیں۔ Тэ. Янз бүрээр энэ юм. Модон хүүхэлдэг гэхдээ ихэвчлэн тийм нэг дөрөв хувцастайгаар дүрсэлдэг. Нэг бол уурхай ч юм уу эсвэл цагдаагийн дарга ч юм уу эсвэл бүр цэргийн хувцастай тий. Наполеоны дайны үеэр ч бүр Наполеоны дүртэй цөмөөхөө хүртэл гарч ирсэн гэж байна. Европод цөмөөхөө музей гэж байт юм байна. Цөмөөхөө музейд 50000 орчим төрөл зүйлийн цөмөөхөө байт юм байна. Бүх 50000 үл давтагдах цөмөөхөө нэхэр жоох амарч юм шиг гэдэг. Гэтэ үзүүлэх гоё байна. Харин тийм ба. Хэдүүл үзснэ нэг л өдөр. Бүр цөмөөхөө сансарт ниссэн гэж боддог. За. Саяхан 4 жил юм. 21 онд Германы сансрын нисгч Матиас Маурер SpaceX нөгөө 3 гэдэг хөтөлбөрт хамрагдаад сансарт нисгтээ Wilhelm гэдэг нэртэй аяны бяцхан цөмөөхөг авч явсан байна. Нэг 12 см өндөр нэг за нэг төөлөмд тий. Тэгээд яасан гэхээр цаа чи нөгөө сансарт байхдаа олон улсын сансрын станц байна шүү дээ. Тэнд угаасаа яг нөгөө шинжлэх өнгөрөөж таарч. Тэгтээ цөмөөхөдөө тэмдэглэсэн байна. Тийм нэг зорилготой явсан байна. 100 сарын баяраар явуулсан угаасаа видеого ингээд дэлхийд дахинд мэдлэгээ төвшүүлж байгаа шүү дээ. Тэгсэн сансрын нисгч Матиас Маурер 12 см өндөртэй жижигхэн модон цөмөөхөн хамтаар техник тоног төхөөрөмж донд тэр хоёр ингээд гоё жингүүдж байгаа тиймшлэг байна. Энийг авч явах гэж бас юу болсон баг. Зөндөө зөвшөөрөл авах гэж. Энд чинь сансрын хөлөгт бүр хэдэн грамыг ч зөвшөөрөхгүй байдаг шүү дээ тий. Гоё уу. Тийм байна. Занга шинжлийн баяраар Чайковскийн цөмөөхөө балетын ич хэдийг мэдэрч хүүхэд багчуудаа энэ одоо гоё сонгодог урлагийг те та хүүхэд багчууд нэг танилцуулаарай. Яг цөмөөхөөр эхлэн шүү дээ. Альва ер нь тань мэд үлгэрээс л эхлэн шүү дээ. Тэ ном уншуулж хүсэлтэй бол үлгэрийн ном уншиж сонгодог урлаг дурлуулмаар бол яг энэ гоё ич хэдийн энэ одоо шилгүүнчиг цөмөөхөөр мэдээж танилцуулсан дээр тэгэхээр 12 дугаар сарыг дуустал баасан бямб ням гээд 7 хоногийн 3 өдөртөн шүү бүр баасан бямб ням гариг болгонд улсын дөрвж эрдмийн театраа тайснаа Чайковскийн цөмөөхөө балет тоглогдно. 12 сарын турш шүү. Одоо 9 он тоглолт үлдчихэж байгаа юм байна тий. Чайковский өөр Моцартын хөгжимд үнэхээр дурлсан. Моцартыг шүтдэг байсан. Чайковский. Өнөөдөр дэлхийн театруудтай шүү дээ. Ингээд байгаа. Хэдэн зуун театр байгаа шүү дээ. 3 минут тутамд Моцарт юм уу Чайковский аль нэгэн заавал ихшгэлж эхэлдэг шүү дээ. Тийм үү. Гоё үз. За баярлалаа зандаа. За баярлалаа ба. За өстой гоё түүх сонслоо. За өнөөдрийн дугаарыг Оргил өвд хамтдаа Оргил худалдааны төв болон Цахим ирээдүйд хамтдаа G-Mobile ивент тэтгэлээ. Нэвтрүүлэг мань та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр зам 83.3 107 стилгний од мөндөр радиогоор хүрлээ. За бүгнээрөө шинэ жилийн уур амьсгал харуулад цөмөөхөг очиж үзсгээгээрэй. Баярлалаа. Баярлалаа шинэ оны мэд хүргэе. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа.
Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.